өнөөдөр сонссон бүхнээ үйлдэл болгоос өмнө ирээдүй тань тодорхойлогдно. Чухам зөвийг сонгож сонирдвоос хийхнүүдэл тань мэрэгэн байх болно. Эд баялаг, эрх мэдэл бос хураасан эрдмээрэн өөрийн зиндааг бүтээгээрэй. Зинда подкаст. Сайн мэцхан уу ирхэм хүндэт сонсогчдоо Зинда подкастын 17 дахь дугаар инхүү та бүхэндээ өнөөдөр хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн манай зочин хойморт маань Ласанти эмнэлэг тийм ээ. Ласанти эмнэлгийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, Kegel трейнер хатагтай болормоо оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр шууд асуултын хамгийн ихнээс нь Kegel трейнер гэдэг. Бид нар болохоор маш олон зүйлс дээр коуч, ментор ч юм уу ингээд ойлгоод ингээд авчдаг ш. За трейнер гэхээр ямар ч дасгалжуулагч юм шиг байна гэдэг ойлголттой бол ингээд хүлээгээд авчлаа. Тэгвэл Kegel гэдэг нэршлиг миний жишээлбэл өнөөдөр анх удаага ингэж сонсож байна. Тэгэхээр Kegel трейнер гэж өөрөө юу гэсэн үг юм бэ? Аха. Тэгэхээр ерөөсөл нөгөө хүн хэдий зүрхээр амьдардаг ч хүний амьдралын зүрх нь арцэг яриалын болчих юм а гэд би одоо яг энэ нөхөрчгийн асуудал руу тий тулгамдсан асуудал руу урьдчилан сэргийлэхэд тий эмэгтэйчүүдийн дотоодгоо сайхан эрэгтэйчүүдийн тэр бас нэг дотоодгоо сайхан гэж сэдв рүү 16 оноос эмнэлгийнхэн үйл ажиллагаатай хамааралтай одоо шумбаж ороод тэгээд нэг 18 онд бас нэг 3-4 жил ажиллаж байгаа бас бодож энэ үгийг гаргасан. Хүн хэдий зүрхээр амьдардаг ч хүний амьдралын зүрх нь арцэг яриалан болчих юм а гэдэг. Тэгээд ерөөсөө арцэг яриалын булчин гэл Kegel булчин гэдэг. Тэгэхээр энэ Kegel булчин гэдэг булчин маань ерөөсөө эрэгтэй хүнд ч байдаг, эмэгтэй хүнд ч байдаг тий бүх насныханд байдаг. Ерөөсөө одоо өмдөг яснаас хойш хэвлээ хүн дээр жоох хөвгцөндөө байдаг гэж байна. Бүх хүн төрлөختөнд байгаа өмдөг яснаас хойш ахар сүл рүү холбогдсон хэвлээ хүндэд байгаа. Одоо суур булчин. Тэгээ энэ бол бас нэг талдаа одоо нөхөрчгөн асуудал гэдэг те бэлгийн боловсрал гэдэг энэ гэр бүлийн харилцаа гэдэг өөрөө одоо аз жаргалтай амьдралын суурь юм аа. Тэгээд энэ аз жаргалтай амьдралын суурь бас энэ булчин айгүй чухал юм. Тэгээд энэ булчин сулраад ирэхээр маш олон бие болон сэтгэл зүйн асуудлууд маш их толгомцсон асуудлууд хүн төрлөختөнд үүсдэг. Тэгээ бүх насныханд үүсдэг. Энэ зөвхөн одоо гэр бүлийн харилцаа одоо үүсгээд те хүүхдтэй ч төрүүлсэн эмэгтэйд ерөөсөө үүсдэг асуудал биш. Тэгээ бүх насныханд үүсч болно. Энэ булчинг бол одоо хайрлаж хамгаалж зөв хөвшилтэй одоо адгийн наад захын зүгээр хөтгөн шиг гадагшлуулахтай хүртэл бид нэр зөв сууж бийцэж чинь гэдэг маань энэ булчинг хайрлаж ин гэсэн үг. Тэгээ ингэснээр ер нь ирээдүйд амьдрал насжилтанд те маш олон ач холбогдолтой юмаа л гэдгийг ер нь одоо булчинг л тасгалжуулаад байгаа. Булчинг л мэдрүүлээд байгаа. Аха. Тэр Kegel гэдгийг би бас зүгээр яг хар ухаанаар ингээ яг бодсон ч тэгээд эмэгтэйчүүдээр нь яг ингээ даваад үзэх юм бол бидний одоо хилж нэрч мэдхээр үтрэний одоо булчин гэж яг ойлгож болох юм шүү дээ тийм ээ. Тэр яг энэхүү булчин өөрөө сулрал гэдэг зүйл нь хизийнээс одоо явагдаж эхэлт юм бэ. Анх төрсэн цагаас яасаа эхлээл ингээд сулраа явж байгаа юм болов. Эсвэл бол яг ингээд бэлгийн харилцаанд орсны дараагаас эхэл сулрд юм уу? Эсвэл бүр ингээд хүүхэдтэй болсны дараагаас ингэж суулгарч эхэлт юм. Ер нь яг чангалахын тулд бас яад юм бэ гэдгийг таас хуваалцаач. Аха одоо бид нар яг энэ арцэг яриалын булчингийн цэргийн засагч гэдэг юм арцэг яриалын булчингийн ач холбогдлын талаар одоо зөвлөгөө мэдээлэл өгөхөөр яг саяных шиг эмэгтэйчүүдийн өтрээний булчин гэж ойлгоод байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ эмэгтэйчүүдийн өтрээний булчин бол энэ арцэг яриалын булчингийн зүгээр нэг их л хэсэг юм. Тэрнээс биш бол яг энэ Kegel булчин гэдэг маань өтрээний булчин биш ахна шүү дээ. Тэгэхээр эрэгтэйчүүд ч өтрөөгүй шүү дээ. Тэр нь би бас бодохгүй тэгээд эрэгтэй дээр хөвчлөх юм болоо гэж бодсон. Хилээд одоо бүр энэ хүүсний харалтаа, хүүснээс жоохон доошо давсагны харалтаа энэ уртлын өмдөг яснаас хойш ахар сүл рүү холбогдсон бүр хилээд дээр байгаа булчин л гэдээ ойлгож байгаа юм. Тэр энэ булчингийн бүтцэд эхлээд бид нар одоо давсагны үйл ажиллагаа тийм эмэгтэйчүүдийн өтрээний үйл ажиллагаа хашаа шулуун гэцтэй эрэгтэйчүүдээс давсаг тийм төмсөг дөрөв булчирхай бэлэг эрэгтний үйл ажиллагаа тэгээ хашаа шулуун гэц гэл ингээл бүх одоо тэр хэсэг дагаа булчингууд хүндийн болон хөдөлгөөний тийм өнгөц болон гүний булчингууд ч гэдэг юм уу бүх булчингууд л хараалагдаад байж байгаа. Тэр булчингуудыг бүгдийг зохицуулж яадаг байхгүй юу. Тэгээд ер нь бол яг насныхаа л гэж үздэг. Ер нь бол бүхэл өвчин тийм штэ. Ихэнхдээ л одоо насны хүмүүст л одоо өвчлөл байх боломжтой байгаа штэ. Яг энэ бид нар Монголын яг энэ хөөрчгөд арцэг яриалан булчингаа мэдхгүй тий судлахгүй эрүүл мэндийн салбар бас яг энэ чиглэл рүү анхаарч судалгаа хийж энэ чиглэл рүү эмчилгээ үйлчилгээнүүдийг онцлогоонуудыг бас ингэж
одоо хөгжүүлэхгүй улмаас энэ булчин зөвхөн насанд хүрсэн хүүхдтэйж төрүүлсэн олон төрсэн эмэгтэйчүүд зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудал гэсэн маш буруу ойлголт байсан. За энэ булчин солирснаар жишээ нь хэд зүгээр нэг анхан шатны хүнд үүсдэг зовир өвчлөлүүдийг зүгээр бодоод үзэхээр шис задгаарлын ч гэдэг юм уу те давсагны амсрын болон ханы булчингууд сулрах давсаг унжих гэл те эсвэл одоо шөнө нойр орхон шийгч гэдэг юм уу. За одоо ингээ хүүхэд гэл бодож ин хүүхэд орондоо шийх те хүүхэд орондоо шийжл байдаг. За эрэгтэй эмэгтэй хүмүүс айл айланд байдаг нөгөө цагаан мах эрэх гомроо өвчлөлийн үед ч гэдэг юм уу. Тэгэхэд энэ гомроо өвчлөл өөрөө бас ингээл 2 3 настай хүүхдэд ч бас байж л байдаг тохиолдол маш их байна шүү дээ. За дахиад дээрэс нь яг энэ хурцгүй асуудал дээр бид ирэхээр мэдээж түрүүний өдрийн булчингийн сулрал те өндөвчнөө үйл ажиллагааны алдан гур өслүүдтэй хуурайшилт өргөдөлч гэдэг юм уу. Ингээд нөгөө бэлгийн амьдралаас таашаал ерөөсөө огт авахгүй байх те. За эрэгтэй хүнд бол бас яг тэр бэлгийн үйл ажиллагааны алдагдлууд дахиад тэр төрөө булчирханд цэцэн хангамж багасах бас тэр одоо шээс хаагдах дүлэлттэй шийх гэл ингээл ерөөсө бүх юм хөрчгүй эрэгтэй тийм давсаг төрөөний хэлс эрэгтэн системүүдтэй хамааралтай бүх одоо хэвийн үйл ажиллагааг зохицуулаад байдаг булчин байхгүй юу. Тэгэхээр хүүхдэд ч гэсэн орондоо шийх гэмраа ч юм уу цагаамх ирэх байна гэж үзээд шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол яг нь булчин суллаад байгаа үндсэн дөрвөн шилтгаан нь одоо зөвхөн төрөлтч гэдэг юм уу насжилтч гэдэг юм уу биш байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ олон улсын хэмжээнд үндсэн дөрвөн шилтгаан байдаг. Тэгээ энэ үндсэн дөрвөн шилтгаан одоо жишээ нь нэгдүгээр хэвлийн тархалалт. Тийм. За тархалалт дундаа дахиад хэвлийн тархалалт бүр ач холбогдол одоо сөргөнөлөө өндөртэй гэсэн үг тий. За утга аталт. Тий. Харшил хааны даастам. Харшил хүртэл яг ингэж. Тий. Харшлын гаралтай одоо бидний ханиалгадаг наатадаг бүх өвчлөлүүд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ гурван өвчлөл чинь насжилттай хамааралтай ч гэдэг юм уу эсвэл одоо олон төрсэн эмэгтэйчүүдэд байдаг өвчлөл биш шүү дээ тий. Тэр үндсэн ийм гурван шилтгаан дээр нэмээд эмэгтэй хүнд хүүхдтэй л орчдөг байхгүй. Жирэмсэн байгаа үед тэгээ хүүхдтэйж байгаа үед нөгөө булчин чинь бидний хүүхдийг доош нь гарахгүй одоо тулгуур хэрэгтэн болоод нөгөө давсгийг доош нь унжуулахгүй тулгуур хэрэгтэн болоод шулуун гизийг доош нь унжуулахгүй тулгуур хэрэгтэн болоод тий. Нөгөө бүх одоо юмнуудыг зохицуулаад байдаг. Маш чухал зүйл байсан шүү дээ. Маш чухал мэддэггүй шүү дээ тийм ээ. Ямар сая би одоо сая танаас хүртэл ингэж яг асууж байгаа юм шүү дээ. Ааха. Тэгэхээр бас яг энэхүү дөрвөн шалтгаанаас гадна бидний одоо амьдралын нэг буруу хэв маяг гэж бид нар байдаг шүү дээ тий. Одоо нойрог хөдөлж байт юм уу эсвэл архисах дуруулах ундаа магад тамхи гэднэр тий. Эдгээр зүйлсүүд нь ер нь хэр нөлөөтэй байд юм бэ? Яг нөгөө зохистой байдлаар ирсэн мөнхийн хүн одоо нойргүй амьдрна гэж байхгүй шүү дээ амьдралынхаа туршид тий. Гэхдээ хүний бие ч өөрөө ухаалаг тодорхой хэмжээгээр одоо ямар нэгэн эдисийн алдагдлуудыг буцаагаад нөхөн төлжүүлээд ингээд яваад байна. Нэг шөнө нойргүй онлог дараа нь сайхан унтаад амарчгаад тэрийгээ бас нөхөждөг тийм ухаалаг бие физиолог байхгүй. Тэгэхээр гадны оронд бол яг саяны одоо ялангуяа Франц орны жишгээр бол Францчийн эрүүл мэндийн салбар дээд зэрэгтэй хөгжсөн орн шүү дээ. Тэгэхээр яг саяны тэр нөхөрчгүүд болгонцсон асуудлууд саяны одоо юунууд шалтгаанууд аявуух байдаг учраас тэр шалтгаанаас урьдчилан сэргийлэх арга замуудыг маш их авдаг. Дахиад дээрээс нь эмэгтэй хүн төрөхөд гэхээс илүү төрөх процесс чинь хэвийн процесс байхгүй юу? Тэр хүүхдийг тэлээл гаргаал буцаагаал хэвийн хэмжээнд очно те. Тэгэхэд яг хүүхдтэйж байгаа хугацаанд одоо тодорхой хэмжээгээр бас алдагдал үүссэн байдаг учраас төрсний дараах нөхөн сэргийлэлт гэдэг зүйлийг хаа эзэн тэр 1985 онд эрүүл мэндийн даатгалаар нь бүрэн ингээд төрсөн эмэгтэй болгоно улсаас нүгөө оруулдаг юм шийдэд өгсөн байхгүй. Тэгээд яг саяны чиний хэлдэг буруу одоо хөвчлүүл гэдэг. Монгол улсын хэмжээнд бид нар одоо 16 оноос хойш яг энэ салбар руу ороод анхдагчаар ороод энэ мэдээллийг анхдагчаар суралцаад тий гадны орнууд руу явж нэлээд олон удаагийн сургалтуудад хамрагдсан. Ер нь бол дандаа Итали, Францын орнууд руу энэ салбар одоо чиглэл рүү аявуух нөгөө тоо статистиктэй тий судалгаа шинжилгээтэй бас юм олон жилийн ажил бол явж идэг. Тэгээд ингээд Монгол улстай ч гэсэн эмчнэрээ авчираад ингээд олон удаагийн сургалтанд хамрагдаад ингээд байж хат Монгол улсын хэмжээнд нөгөө буруу хөвшлүүд маш их байгаа байхгүй. Тэгэхээр олон улсын хэмжээнд энэ дөрвөн үндсэн шалтгаан байдаг. Монгол улсын хэмжээнд за гайхамшигтай их шалтгаан байна яг үнэндээ. Дандаа нөгөө буцаагаад нөхөн төлжүүлэх байдлыг хязгаарлаж яадаг. Нөгөө
одоо буруу дадал зуршлаа багасгадаггүй тий энэ зохистой хэрэглээ гэдэг зүйл байдаггүй маш их хэмжээний донтолтын төвшөнд энэ буруу хөвчлүүд байдаг. Тэгээ нөгөө энэ арцгийн гэрүүлэн булчингаач мэдэхгүй тий эрүүл мэндийн одоо эмчийн үзлэгт орохоор хүртэл арцгийн булчингийн чи үнэлгээ инэ гэдэг үнэлгээний систем байхгүй шүү дээ. Манайхал 16-нд Монголд анх удаа арцгийн гэрүүлэн булчингийн олуулсан Оксфорд үнэлгээгээр бүрэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн булчингийн онцлогыг хийж байгаа байхгүй. Булчин талаас нь тий тэрнээс биш тэнцээ одоо бид нар мэдж байгаа энэ подкаст сонсож байгаа хүмүүс ч гэсэн мэдж байгаа. Эмэгтэйчүүд эмчид үзүүллээ. Урологийн эмч гэдэг эмэгтэйчүүд эмчид үзүүллээ. За энэ чинь шинжилгээ авлаа өрөвсөл байна уу, улаалт байна уу, шархлаа байна уу. За нэг шаардлагатай улаалттай өрөвсөлтэй юм асуудалтай байх юм бол тэрэн дээр нэг хэдэн лайн бичиж тэгэл болчдөг байхгүй юу. Тэгтэл тэнцээ яг булчингийн рефлекс нь ямар байна, хүч нь ямар байна, гэмтэл нь ямар байна те энэ болгоныг ингэж үнэлж онцолж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр бид нар ийм эрүүл мэндийн одоо системийн бас нэг жоохон гажуудалтай тоглолттой өдөө хүртэл амьдэрсэн. Гэтэ 16-наас хойш манай эмнэлэг бол яг энэ тал дээр шинжилсэн маш их хэмжээний ажлуудыг хийж одоо эмнэлгүүд эмчнэр манай дээр ирж суралцдаг болчихно. Олон эмчнэрийг бас суралцуулж энэ тал дээр анхны Монголын хамгийн анхны одоо энэ үнэлгээний дахиад дээрэс нь энэ одоо кегел тасгал гэдгээр те кегел булчин хөгжүүлснээр эсвэл одоо сэргийн засах технологиор Монголд анх удаа судалгааны ажлыг манай эмнэлэг дээр хийцэн байна. Энэ судалгааны ажил 100% одоо дэмжлэгтэйгээр ангаахын мундаг те их барих эмэгтэйчүүдийн тэнхимийн мундаг зөвлөх багш нарын удирдлагын доор тэгээд маш өндөр хувийн үр дүнтэйгээр ингээд батлагдсан байна. Яг бид нар түрүүчний сард судалгааны ажлыг эцсийн хамгаалтаа манай эмч минь хамгаалаад амар гоё амжилттай үр дүнтэй байл та. Тэгэхээр ингээд энд ингээд дараагийн хөгжих бүх суурийг ингээд тавиад өгсөн. За Монгол улсад нөгөө буруу хөвшил гэхээр чинь хэлж байгаа. Яг тэр нөгөө цус булчин эдсийг бид нар бие ч өөрөө цусан хангамжаар л одоо амьдарч байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ цусан хангамжийг одоо хязгаарлаж идэг, цус өтгөлж идэг тэр одоо дархлааны системийг эвдчихийдэг тий. Энэ болгон чинь бүгд шалтгаан болчихно. За дахиад дээрэс нь төрөлт одоо ордгоо олон улсын хэмжээнд орохгүй гэж зөвлөд идэг. Тэгтэл Монгол улсад төрөлтийн одоо бас асуудлууд их байгаа байхгүй. Жишээ нь гэхэд яг хэвийн эрүүл төрөлт айгүй бага статистиктэй. Нөгөө херцэн яраалын булчин хайчилсан тий маш их хэмжээний ойдолтой төрсөн тий. Энэ одоо шалтгаанууд бол ялтчгүй буцаагаад идэр булчин хэвийн хэмжээнд нь очих байдлыг хязгаарлаж чинь гэж үздэг. Тэр хайлбарлах өөрөөрөө л төрөх ёстой гэж бас. Ерөөсөө өөрөөрөө төрөх ёстой, өөрөөрөө төрөхдөө эрүүл зөв төрөх ёстой, ойдолгүй хэрцэнгийн өрөвдөлгүй тий эрүүл зөв төрөх ёстой. Энэ буцаагаад хэвийн хэмжээндээ булчин асуудалгүй одоо 3-6 сарын дотор буцаагаад хэвийн хэмжээнд очичдаг тий. Тэгэхэд энийг бид нар өөрөөрөө төрөх нь өөрөө одоо маш асуудалтай юм шигээр ойлгоод одоо кесар хагалганд айгүйх ортогч гэдэг юм уу тий. Эсвэл тэр төрөлтийн өмнөх кегел тасгал, төрсний дараах кегел тасгал, эсвэл энэ амьдралын нөгөө хөвшил буруугаас болоод тий. Бусад одоо бид нар сул төр дээр зүг сууж бийцэж чадхаа болж байна. Яагаад ингэж сул төр дээр эрэгтэй хүний хүртэл сууж шээ. Сул төрийнхаа өмнө ингэж юм өндөрлөж тавь гэдэг юм тий. Энэ нөгөө л ерөөс арц гэрүүлэн булчин хайрлаад байгаа байхгүй. Тэр булчин ирээдүйд ингэж эмэгтэй хүний төрөхөд хүртэл зүг сууж бийцснээр төлөвлөдөггүй шийснээр ажлын энэ ширээний арталт олон цаг 8 цаг нам суухаар нөгөө одоо булчин чинь бас ингэж хаажаад сангаж багсаад ингэж сулраад ирнэ. За бас нэг хамгийн аюултай хүндөгдөө зүйл нь бэлгийн боловсрол байхгүй. Тэ дуртайлт гэдэг зүйлийг бас одоо эмэгтэйчүүд бол бас нэг тийм одоо Монголд жишээ нь бид нар 16-нд анх оруулж ирэл судалгаа хийж хахад 10 эмэгтэй тутмын нэг л дур тавьдаг гэдэг статистик гарч ирсэн. Тэгээд одоо бэлгийн харилцаанд орох болгондоо дур тавьдаг эмэгтэй 10 эмэгтэй тутамд нэг. Тэрнээс ч бид чинь нөгөө ингээ хязгаарлагдмал цөөхөн хүн дээр бас тэ судалгаа хийсэн судалгаа шүү дээ. Тэгээд нийт Монгол эмэгтэйчүүдийн туршид бас ингээ үзэхээр ер нь одоо би жишээ нь Өтрөөний фитнес гэл группийн үйл ажиллагаа хариуцал яг энэ чиглэл рүү одоо 6 жилийн туршид өдөр шөнөгүй амьсгалаад ингээ ажиллаж байгаа үед харахад бол дур тавьдгүй гэсэн статистик бол маш их байдаг байхгүй. Тэгэхээр одоо нэгээс хоёр нь дахиад хаяа нэг одоо хичээсэн үедээ тий бэлдсэн үедээ дур тавьдагч гэдэг юм уу тий. Ерөөсө огт дур тавьдгүй эмэгтэй бол бас бүр хоёр эмэгтэй тутмын нэг нь байгаа байхгүй. Амьдралынхаа туршид дур тавьж үзээгүй гэдэг ч юм. Тэгэхээр энэ статистикуд бас нэг талтай аюу аюултай байхгүй юу? Тэр нөхөрч хэрэгтэнд одоо тий бэлгийн харилцаанд дур тайлт гэдэг өнөөдөр одоо гадны Монгол улс сексологийн салбар хөгжөөгүй. Одоо сүүлийн үедээс тэ секс судлаачид гэдэг ингээд дээр үед болцсон багш бол нэг хідэн ном бичиж гаргасан ч гэсэн би ер нь бол бүх ном өнтрийг уншчихлээсэн л да. Ер нь ингээд гадны сексологийн номнууд Монголын бас ангаахын бүх номнуудыг үзэж байгаа. Сэтгэл судлал талаас нь судалж байгаа, тарих судлал талаас нь судалж байгаа. Ингээд сексологийг судлахаар яг хөө болцсон багшийн ном гой зүйлүүд байдаг ч гэсэн зүгээр л нэг Еремиас гэдэг байдлаар нь байснаас яг тэр тарихтай уялдуулаад энэ Антонтой нь уялдуулаад тий
ингээд нөгөө сексологийн асуудал нас хөндөгдгүү. Тэгэхээр сексолог талдаа бол энэ дор тайлт өөрөө маш өндөр ач холбогдлоо бидний энэ булчингийн үйл ажиллагаанд өөрөө. Тэгэхээр энэ дээр ач холбогдол өгдөггүй нөгөө энэ нөхөрчгүй эргэтнээ талаар нь л бодоод байдаг. Энэ бэлэг эргэтэн дотор чинь бас нэг хүүрчгүй зөвхөн тэр хүүхдтэй ээж төрүүлж олж тэ хүүхд хийх гэхээс илүү тэ өрийн шингэн ялгаруулахаас илүү өөр энэ булчинт чинь маш их хэмжээний бас одоо шингээ ялгарч явах хэвээр тэ эрүүл байж явах хэвээр одоо энэ давар өөрөө тэнцвэртэй байж явах хэвээр ингэснээр тэр нь өөрөө аз жаргалтай амьдралын чанарт маш их нөлөөлдөг гэдгийг одоо би бишлэлтэй дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мундаг эмчнэр сексологчид докторууд бол үеийн үед жилийн жил судлаад шинжилэл онцлол гаргаад байна. За энэ кегл тренер гэд одоо хоёул ингээ ярилцаал нь шүү дээ тий. Яг энэ кегл гэдэг чинь яг ямар учиртай юм бэ? Яа тийм бэ? Би яг ингээл жишээлбэл яг таны ингээл сая тайлбарлаж байгаа эсгүүдийг яг сонсохор чи пөөх гэл ингээл маш олон зүйлсүүд ингээл гарч ирж байна. Тэгдэм үү гэд. Ийм зүйл байт юм. Ядахна би чи өөрөө нөгөө инженерийн анги оюутан болохоор чи одоо бүр ингээ дангаах ухааны салбараас бол тис хол хүн байгаад байдаг. Кегл за хоёулаа сая ингээс сулрах шалтгаан бидний амьдралын хэм маяг ерөнхийдөө ингээ статистик маш олон зүйлсүүд ингээ дэлгэхлээ сонсогч нарт наацанд яг ингээ суурь судалгаатай айгуу гоё сонирхолтой байсан баг. За тэгвэл тань дээр бол ингээд очоод зөвлөгөө аваад сургалтын төлбөрөө төлөөд ч юм уу тийм ингээд сургалтандаа суугаад явах боломжтой маш олон хүмүүс бас байгаа ах ингээд жишээлбэл ингээ 6 жилийн хугацаанд гэхэрч. За яг подкастыг сонсоод нэг гэр ахуйн байдлаар за нэг гэртээ нэг туршаад үзье гэдэг нэг хүмүүс одоо жишээлбэл байж болно шүү дээ тийм. Тэр хоёлаа тэдгэр хүмүүс бас нэг бакан зэргийн зөвлөгөө өгдөг хөө. За та ийм аргаар яг энэ кегл булчингаа гэрийн байдлаар ингэж нэг өөртөө нэг одоо тийм анхаарал хандуулаарэ гэдэг зүйл дээр. Хамгийн нэгдүгürt бид нар эрэгтэйчүүдийн эмэгтэйчүүдийн наарцыг яруулын булчин тэ энийхээ бүтцийг маш сайн зүгээр ингээд интернетээс ороод түмэн зураг гарч ирж байгаа. Олоод харчих хэрэгтэй. Хаана ямар булчин байдгийг тэ энэ давсаг нь хаагуура амсрын булчин айлын тэ умаас аваа ханаа байрлалын төрөв булчгаа простат нь ханаа байрлалын бэлэг эрэхт нь өөрөө ханаа байрлалын тэг яг тэр булчингийн бүтцүүдийг бүгд бид нар ерөнхийдөө бол гаднаасаа мэдээд байгаа шүү дээ. Гэхдээ нүдэнд харагдахгүй яг тэр одоо дотор нь бас ямар одоо процесстэй байдгийм бэ гэдгийг бүтцтэй байдгийм бэ гэдгийг харчих хэрэгтэй байгаа нэгдүгürt. Хоёрдугаарт ерөөсөн хамгийн чухал зүйл нь яг энэ нэгдүгээр тэрийг ингээд олоод хараад мэдчихээр одоо төрөний хилдэг шалтгаануудыг бас аягүй сайн мэддэг болчихно л доо. Нэг үндсэн 4 шалтгаан гаргаж ирсэн. Монгол улсад жишээ нь хэд маш олон шалтгаан гэдэг байгаа тийм. Тэгэхээр энэ олон шалтгаануудаас эхлээд дурдчих хэрэгтэй. Ер нь өвчлөл гэдэг өөрөө одоо нөгөө сүлээд өвчин хийсч ирдэг гэдэг. Гэхдээ энэ ойлголтыг бол бас би бол ингээд татгалцдаг байхгүй юу? Өвчин бол хилцээр агаад ирдэг тийм. Ямар нэгэн байдлаар эрүүл зөв хэвийн одоо бие физиологи ямар байх ёстой гэдгээ бас мэддэг байх хэрэгтэй. Шийсэг өссөн үедээ тасалдаг байх хэрэгтэй тий. Тодорхой хэмжээгээр шүн олон ших шаардлагагүй тий. Бид нар одоо ингээл унтахтаа нэг сайн дасгаж болцсон бол өглөө хүртэл дасах хоригдлыг хэвийн бий болгочих хэрэгтэй. За дахиад дээрэс нь өтгөн хатах шаардлагагүй, өтгөн өдөр болгон гадагшлуулах хэрэгтэй. Бэлгийн харилцаанд ороход одоо дур тавьдаг байх хэрэгтэй гэл түрүүний тий. Энэ эрүүл зөв одоо цэцэн хангамжтай гэмтэлгүй энэ бүх эрхтнүүдээ ингээд мэдэрдэг байх хэрэгтэй гэд ингээд эрүүл зүйлээ мэдчих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ эрүүл байдалд нэг юм тасалтад шийх, дүүлж шийх, шисээ удаан одоо барьж чаддаггүй байх тий. Шис тосгонох ч гэдэг юм уу тий. Ханаач натааж инээж өсөрч хүнд юм өргөх гэдэг энэ хүний өдөр тутамд хийдэг маш олон зүйлүүдэд шалтгаануудад шис хаяаныг тусалдаг, алкогол хэрэглэхээр тусаад одоо тусгандаг ч гэдэг юм уу тий. Ийм одоо асуудлууд ааштай шинж тэмдэг ирж байгаа бол энэ одоо алин эзэний асуудалтай байна. Одоо өөртөө маш хурдан сайн одоо цаг алдахгүй тий нэг хоногч одоо алдахгүй анхаарах хэрэгтэй байна. Заавал тэр хүнд төвшөнд очиод өнөөдөр шисээ бүр хаагдуулж ийж бүр одоо данцагны төвшөнд очиж ийж тий. За эсвэл одоо бүр ингээд нөгөө цагаан махцах нь ирэхэд айгүй олуудагийн сэжилбэр одоо хаалхануудад орж ийч гэдэг юм уу тий. Энд чинь ингээд завууртай айгүй хэцүү байгаа гэдгээ заавал мэдчихийж тэгээд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж ийж гэр бүлд хүртэл асар олон эрсдлүүдийг заавал үүсгэж ийж тий. Ингэжээч тэр лөө анхаарч хайрлах ерөөсөө биш байхгүй. Цоо ирүүл гэж бодсон ч гэсэн өөрийгөө яг энэ тодорхой шалтгаанууд бол байна уу, жоохон хурааслалууд, өргөжлөлүүд байна уу гэдэг юм уу. Өссөн хэмжээгээрээ тэр одоо нэг хамгийн нэг юм гэрээ нөхцөлтэй хаашдны нэг юм хэлэхэд кегл бол гэдэг юм жижиг бөмбөлгийг эмэгтэйчүүд одоо жишээ нүтрэндээ хийгээд дороос нь унжиж байгаа энэ утаснаас нь уяанаас нь олон килограмм туухаа өргөдүүд зэрэг
Тэгээд одоо энэ Kegel тренер одоо Kegel-ийн булчинг хөгжүүлэх энийг бүр төгс төвшөнд нь хүртэл хөгжүүлж болно. Тэгээд зүгээр ингээд хэвийн эрүүл байдлаас өксүүлээ дахиад одоо энэ булчингаараа дэлхийн рекорд бол нэг 12 кг өргөчдөг. Амар Тэрүүгүй юу? Тий, өтрэнээсээ одоо боол хийчихэж жижигхэн тэр зориултын боолыг хийгээд тэр дороос нь унжсан одоо ил хэсэгт гарч ирж байгаа уяанаас нь дороос нь 12 кг-ыг өргөөд өтрэнийхээ булчин ингээд чангалаад барьж байгаа байхгүй юу? За эрэгтэйчүүд яг адилхан бас. Тийм үү? Тийм яг энэ зориултын бас өргөдөг юм байдгийн бэлэг эрхтнийг хөвчрүүлчихэд тэгээ ингээд одоо уяаг нь ингээд хийчихэд тэрнээсээ бас 12 кг тухайг дэш нь өргөж чадахгүй юу? Ер нь эрэгтэй мэгтэй хоёр хүмүүс. Эрэгтэй тэр нь одоо жишээлбэл хамгийн ихтэй хэдийг өргөсөн байт юм. Ер нь бас 10 кг өргөдөг. Зөндөө болон дэлхийн мундаг тренерүүд байгаа тий. Мундагаас өөртөө анхаардаг. Заавал тренер болоогүй амьдралдаас маш их анхаардаг гэр бүлийн харилцаанд одоо энэ харь харилцаанд анхаардаг мундаг эмэгтэйчүүд эрэгтэйчүүд зөндөө байгаа. Тийм тэгээд манай эмнэлэг дээр ч гэсэн одоо VIP дээр Kegel хичээлүүд заадаг. Яг энэ булчин төгс хэмжээнд нь аваачхад тухайн онцлогооныхаа дагуу айгүй олон төрлийн эмчилгээнүүд хийгддэг. Тэ дандаа энэ эрсдэлгүй сөргөмөлөөгүй сэргийн засаг технологиуд бол байдаг. Тэгээ ингэснээр одоо ямар ч одоо ирээдүйд те хөрчгöd төрөний хэлдэг янз бүрийн өвчлөлүүдэд өртгөөс нэгдүгээрт урьдчилан сэргийлнэ. Хоёрдугаарт одоо бэлгийн тэр одоо гой таашаалыг мэдрэнэ. Гуравдугаар тэр бэлгийн насжилт гэдэг зүйл удаашрна. Тэгээ нэгсэндээ 50 хүрээл ингээд чалахгүй чадлаг болоод суухгүй байх нь шүү дээ. Яагаад Европын зарим нэг эрүүл мэндийн салбар хөгжсөн орнуудад Азийн ч гэсэн те Япон Солонгосын бас нэг юм идэвхтэй амьдралтай хөгжчүүл гэж бид нар яриад байдаг. Тэр эрэгтэй хүн эмэгтэй хүн 80 нас 90 нас хүртэл амьсгал дуустлал сексийн бэлгийн харилцаанд идэвхтэй орж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө бэлгийн насжилт гэдэг зүйлээс одоо одооноос анхаарснаас те энэ 20 настайгаас илүү анхаарснаас илүү тэр зүйл тогтож өгөх байхгүй. Тэрнээс биш гівгэнд 80 насны заа асуудалтай 50 насны асуудалтай болчлоо. Эндээ анхаарай 60 насны асуудалтай болчлоо. Анхаарай 80 нас хүртлээ гэд тэхгүй гэсэн үг шүү дээ. Энэ булчингаа зөв сууж бизнестэй байх хэрэгтэй. Өшөөдөр булчин суллах шалтгаанууд гэдэг ирэхээр нөгөө ажлын байран дээр зөв суух те 60 минут орчимд одоо тодорхой хөдөлгөөнүүдийг хийж булчингаа асан гэж одоо нам сууж цаажуулахгүй байх шаардлагатай байна тий. За машин удаан барьдаг хүмүүсээс удаан машин барьж болохгүй нэг цаг тутамд ятаж хөдлөөд эсвэл одоо тэр гадны орнуудад бол айгүй их суугаа ажил дээр байгаа энэ дээр суллахгүй тийм одоо албаг дэвсгэрүүд хүртэл айгүй сайн тавьж хөгжсөн байхгүй тэр хэмжээгээр өшөө корсетний буруу хэрэглээ гэл одоо бид нар нэгсэндээ дээрүүд эмэгтэйчүүд нөгөө хүүхд тээж байгаа үед айгуух доошо давсаг унждаг тий тэр чин тэр хэрээрээ л бүх булчингууд суларсан байна штэ тэр унжсан давсгийг дээш нь сойдог бадан гэдэг зүйл хийдэг байснаас биш гадна тэр бэлхүүсийг нарийсгаж өнөөдөр корсет зүүдэггүй тэгэхээр тэр корсетийг хүртэл зөв зүүх гэдэг рүү тий хитрхи бэлхүүсээр нарийсгаж доошо бүх булчингууд руугаа бүх хэрэгтнүүдээ одоо доош нь дөлөхгүй байх нь штэ гарахгүй байх нь штэ тэгээд рефлекс гэдэг зүйл аягүй чухал гэдгийг ерөөсөө бэлгийн харилцаанд орсон л бол нэр юмгүй энэ Kegel дасгал гэдэг зүйлийг хийж сурах хэрэгтэй гэдгийг бага насны нөгөө бэлгийн харилцаанд ороогүй те бага насны 18-аас доош насны хүмүүст хүүхдүүдэд юу орох вэ гэхээр нөгөө сууж зөв шээх хичээлийн ширээний ард зөв суух те дасгал хөдөлгөөнөөр зөв хичээллэгч гэдэг юм уу те энэ одоо амьдралын хвшлэр нь дадлыг зөв суулгаад харьцаанд орсон бол Kegel дасгалыг ирэмбүү хийж сурах хэрэгтэй. За тэгээд ер нь бол одоо Kegel дасгалыг хийсэн үр дүн бол ер нь гайхалтай. За хоёулаа нэгж яг юм бэлгийн одоо энэ яг ярианы сэдвийг хэлүүлсэн дээрээ бас асуугаад явчаа. Ер нь яг хэдэн наснаас эхлээд бэлгийн харилцаанд орох юм бол ер нь арай зөв зүйтэй юм. Жишээлх юм бол яг тухайн Kegel дасгал одоо Kegel булчинд хүртэл одоо яг нэг зөв гэх юм уу те зөв нөлөөтэй байж болд юм бэ гэдэг нэгдүгээр асуулт. Хоёрдугаар гэх юм бол ер нь яг бэлгийн харилцаанд хэдий хэмжээний хугацааны давтамжтай бас орох ёстой байт юм бэ. Энэ өөрөө Kegel булчингаа хэрхэн хөгжүүлж өгд юм бэ гэдэг дээр. За эхний асуултанд мэдээж насанд хүрчиж. Тэ нэгдүгээрт бол насанд заавал хүрсэн байх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ бэлгийн харилцаа хэдийн наснд орох ёстой вэ гэдэг дээр бэлгийн харилцаа гэдэг чинь нэгдүгээрт бие физиологийн асуудал, хоёрдугаарт сэтгэл зүйн асуудал явчихдаг байхгүй юу. Тэгэхээр энэ дээр айгүй олон юм хөндөгддгийн сэтгэл зүйн хувьд бол маш сайн бэлтгэлтэй үедээ харьцаанд орох ёстой. Нэгсэндээ хайрлсан, дурлсан, дассан тий
Тэгээд мэдээж тэр бэлгийн харилцаанд ороход бие физиологид одоо өвдөлт ирдэг юм уу, ямар өөрчлөлтүүд гардаг гэдгийг эрүүл мэндийн боловсролоор маш сайн авцсан, ээж аваас авцсан тий. Ингээд найз нөхдөөсөө ер нь бол авах айгүй тохиромжгүй, айгүй их буруу мэдээлэл авдаг. Тэгэхээр одоо жишээ нь ингээд нөгөө дур тавьдаггүй эмэгтэйчүүдтэй айгүй олон эмэгтэйчүүдтэй ингээд ярилцж байхад тий. Анхны бэлгийн харилцааны сэтгэл зүйн травмагаас болоод дур тавихад болцсон эмэгтэйчүүдээс маш их байдаг байхгүй юу? Ер нь тэгэхээр бид нар одоо сэтгэл зүй талдаа драма гэл гэмтлийг айгүй сайн мэдээд байгаа шүү дээ. Тэгэхээр бэлгийн харилцаа гэдэг зүйлд анхны удаа орохдоо маш болгоомжтой, мэдээж насанд хүрсэн байх хэрэгтэй. Хоёрдугаарт одоо бие сэтгэлээ бол айгүй сайн бэлдэж орох хэрэгтэй. За яг хэдийн насанд гэдэг зүйл байдгүй. Гэхдээ бас хэтэрхий удаан одоо бэлгийн харилцаанд орохгүй яваад ахаар нөгөө физиолог бие талаас нас асуудал их өндөргөндөгддөг. Тиймэрхүү бас кейсүүдтэй зөндөө олдчихсан. Одоо 40 нас хүртлээ тий 30 нас хүртлээ харьцаанд огт ороогүй бас эмэгтэйчүүд Монгол байдаг. Тэгэхээр ингээд 30 40 нас хүртлээ харьцаанд орохгүй яваад ахаар тэнцээ бас нэг талтаа жоох хатангарчл үүсэх гэдэг тий нөгөө бас нэг юм өөр мэдрэмжүүд ороод ирдэг ч гэдэг юм уу тий эргээд нөгөө мэдээж тодорхой хэмжээгээр хөгшрөлт жоохон явагдах гэдэг ч гэдэг юм уу тий нөгөө дааврын өвчлөлт нь жоохон орох гэдэг бас нэг бусад биед өвчлөлттэй болох гэдэг ч гэдэг юм уу ингээд асуудлууд байдаг. Энэ дур тавилт гэдэг зүйл чинь өөрөө маш их хэмжээний бидний дааврыг зохицуулж байдаг. Одоо асар их тэр стрессийн одоо юу гэх дааврыг одоо юуны ядаргааны дааврыг тий бидний тэр эдсийн хөгжилтийг одоо сэргээж өгж идэг, аз жаргалын дааврыг ялгаруулж идэг, эрүүл зөв одоо ирэм бэлэг эрхтний ирэм даавруудыг тэнцвэржүүлж идэг тий. Эмэгтэй хүн ч одоо 98% нэм даавар, 2% нэр даавар. За эрэгтэй хүн чинь 98% нэр даавар, 2% нэм даавар тий. Тэгэхэд энэ өөрөө тэнцвэртэй бийжиж бидний одоо биеийн галбар, хоолойны өнгө тий бусад тэр даавруудаас зохицуулагдчихдаг байхгүй. Тэгэхээр энийг хүртэл бас гой зохицуулж өгч идэг гэд ач холбогдол ихтэй. Тэгээ ер нь бол яг хуу 18-аас 25 наснд бол илүү тохиромжтой. 25-аас дээшээ харьцаанд орохгүй удаа явах болохгүй. Бие сэтгэлээ маш сайн бэлтжиж орох хэрэгтэй гэдэг. За дараагийн асуулт. Тэгвэл яг энэ 18-аас 25 гэдэг бол өөрөө бүр зайлшгүй зүйл юм. Тэгэхгүй бол бид нар бүгдээрээ л яг энэ сошиал орчинд за бай ихэд орой нэг цагийн үрд гүйлгээд ингээ үзэж байхад статистикийн газраас гаргасан мэдээллүүдийг үзэхээр тэднээсэндээ бэлгийн явдалт ингэж орсон. За түүнээсээ шалтгаалаад тэднээсний хүүхдүүд өсвөр насны хүүхдүүдийн жирэмсэлт гэдэг асуудлууд хүртэл дагаад ингэж гарч ирдэг. Бүр цаашлаад аваад үзвэл бэлгийн замын халдварт хүчгээл бүр тойрсон асуудлууд маш их байдаг шүү дээ. Тэгэхээр яг 18-аас 25 наснда бид нар бол бэлгийн явдалд ороод сэтгэл зүйн хувьд, эрүүл мэндийнхээ хувьд, бие физиологийнхоо хувьд хамаагүй яг бэлтгэлтэй төлөвлөлттэй байх. Хүсэж хийх хэрэгтэй тэр зүйлийг хинтээ хийж байгаагаа мэдэх те хэрхэн хийж байгаагаа мэдэх, хийсний дараа ямар өөрчлөлт орохоо мэдэх, бие сэтгэлийн бүрэн одоо бэлтгэлтэй ер нь төлөвлөлттэй байх хэрэгтэй. Биднэрт энэ нөгөө гэр бүл төлөвлөлтийн байдал бол айгүй дутуу байдаг Монголд. Тэгэхээр айгүйх төлөвлөхгүйгээр гэр бүл олчоод л ард нь айгүйх тасн нийцэлгүй байдлаар те тасн нийцэх гэл нэг юм жоохон бэрхшээлүүд их гараад идэг. Тэгэхээр бие бэлдээд тэгээд бас ингээд нөгөө тодорхой боловсрсон хугацаанд бас гэр бүл төлөвлөлттэй байвал те. За дараагийн асуудал хэр хугацаанд ч гэдэг юм уу те. Одоо хэр удаж байгаа заавал бэлгийн харилцаанд орох хэрэгтэй. Тэгээд одоо давтамжин гэсэн үг байна шүү дээ эрүүл зөв. Тэгээд нэг удаагийн одоо бэлгийн харилцаанд орохдоо одоо бас давтамжин хийх байх хэрэгтэй байт юм байна. Тэгээд энэ дээр бол яг орон орны статистик дээр одоо бас нэг орон оронд энэ бэлгийн соёл гэж зүйл байдаг байхгүй хөгжил гэдэг зүйл бас байдаг. Тэгэхээр Монгол улсад бол яг энэ тал дээр жоохон нөгөө доголдолтой байдаг ч гэдэг юм уу айгүйх ингэж нөгөө бэлгийн харилцааг яг юм дадал болгохгүй. Одоо жишээ нь гэр бүлийн харилцаа зохиоцсон хүмүүст нэг өөр, гэр бүлийн харилцаа зохиогоогүй хүмүүст нэг өөр, тий хажуудаа хантай хүнд бас нэг өөр ахна штэ. За гэр бүл 25-аас дээш гэр бүл төлөвлөлттэй ингээд гэр бүлийн харилцаа зохиосон ч гэсэн бас нэг одоо ганц бие явж байгаа хүмүүс бас маш их байна тий. Тэгэхээр ер нь яг гэр бүлтэй нөхцөлд бол 7 хоногт 3-5 удаа бол за доор хайж байж ах хэрэгтэй гэж үздэг байгаа. 7 хоногт 3-5. Гэхдээ яг нөгөө дааврын ялгарлаас шалтгаалаад нөгөө 40-с дээш насны, 50-аас дээш насны, 60-аас дээш насны гэдэг ингээд жоохон өөрчлөлтүүд бол байдаг ч гэсэн гиг үнэтний сард амар идэвхтэй хийгээл одоо Монголд бас нэг хөндөгдөд байгаа зүйл айгүйх нөгөө уул уурхайн салбар руу явж ажилладаг тий 14 хоног ирж байснаа сар яваад өчтдөг ч гэдэг юм уу тий иймэрхүү асуудлууд айгүйх гарч ирдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо 7 хоногт 3-5 айгүй
тохиромжтой гэж үзээд байгаа. Тэгээд одоо нөгөө тийм юутай иш тэшээ томилдоор явах, тэг ажиллаар явах, хамт байх боломжгүй байгаа хугацаануудад одоо сексийн гэр бүлийн бусад харгачлал зөндөө байдаг байхгүй. Заавал тэр гэр бүлээс гадуурх харилцаа гэдэг рүү бид нар нөгөө бэлгийн боловсрал байхгүйгээс үндэслээд одоо нөгөө физиологийн асуудал гэж яриад байдаг те физиологийн асуудлаа шийдэх гээд ингээд тохиромжгүй харилцаануудыг үүсгдэг бол энэ ирэхэд асар олон сөрөг нөлөөтэй байдаг. Яг сайн нээлтдэг бэлгийн замаа өвч авахаас өсвөлээл те гэр бүлийнхэн гишүүдэд тагуу мэдрэмж төрүүлэх, итгэлээ эвдэх те хайрын харилцаагаа багасгах нөгөө үл ойлголцлууд эргэж гэдэг юм уу те ингээ асуудлыг. За мэдээж тэнд одоо заавал ингэж нөгөө өөрийн шингэнийг те тэр одоо шингэнүүдийг аюулсаа ялгаруулж явах хэрэгтэй. Гэхдээ тэрэн дээр заавал одоо дэлхийн сексологчид бол заавал тэр физиолог гэхээс илүү өчнөө өөр аргууд бол байгаа шүү дээ. Гар хангалуус өсвөлээл ингээд зохицуулах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар хиймэл одоо бэлэг эрхтэн дэлдонууд бол тооёд бол хүчсэн байна те. А гэр бүлтэй үед бол тиймэрхүү зүйлээс жоохон татгалзах. За ганц бие хүмүүс бол тиймэрхүү зүйл рүү бас чөлөөтэй байдаг байх хэрэгтэй. Гэр бүлээсээ 1 сар, 2 сар, 3 сар хол байгаа бол нээлттэй чөлөөтэй одоо гарамглаа бусад зүйлүүдийг бас хэрэглэж үзэх хэрэгтэй гэж үзээд байгаа. За нөгөө гэр бүлийн харилцаа зохиогоогүй насанд хүрэхчдэд гэдэг ингээд бодохоор тийм энэ айгүй чухал юм а гээл одоо тохиромжгүй харилцаануудыг үүсгээл бас яваад ижилэхгүй. Тэгээд юу яг л бас сайн адилхан тий. Гэхдээ хизээч нөгөө сексийн харилцаа, бэлгийн таашаал гэдэг зүйлийг бас хайж юусоо болохгүй. За 18-аас дээшгээ ингээд явхаар одоо жишээ нь 18-аас одоо 20 насныханд одоо сар одоо тий 7 3-5 гэдэг тохиромжгүй л тий. Тэгэхээр тэр би физиолог анх удаагийн бэлгийн харилцааг үзчихээр тэрэн дээр бол яг хаа ингээд багаар нь нэмээд явах юм шүү дээ. Баг маш баг сард нэгч үйт юм уу тий. Тэгээ 3 сард зарим тохиолдолд нэгч үйт юм уу тий. Тэгж жагаад ингээд сард нэг болгоо тэгээд гэр бүлийн төлөвлөлтөй харьцаатай болохоор тэрийг идэвхтэй болгоод ингээд явах хэрэгтэй. Тэгээд энд нөгөө рефлекс гэдэг зүйл айгүйх гарч ирдэг. Бэлгийн харьцаанд орохгүйгээр удаан яваад ахаар би физиолог тэр тарих өөрөө дур тавилтыг мартчихдаг байхгүй юу. Дур тавих тэр одоо кодыг тий тэр дур тавих мэдрэмжийг тарих мартчихдаг. Тэгэхээр бас энэ нэрэд бас сөрөг нөлөө ихтэй. Харьцаанд удаан явахгүй, орохгүй удаан явахаар тий. Тэгээд дур тавихгүй удаан яваад ахаар гэсэн. Надаа бас яг энэ бэлгийн юунаас 2 асуулт байна л да. Тэгэхээр яагаад жишээлх юм бол эмэгтэйчүүд дур ханахгүй нэ маш олон асуудлууд байгаа байх л та. Яг тэндээс хоёлыг нэг түлхүү зам хэлдэг нь одоо тань дээр жишээлбэл үйлчлүүлэгч нараас орж ирж исэн. Мэдээч одоо нууц гэж байгаа, нууц хадгалах гэрээ хийж байгаа. Гэхдээ хоёлаа нэрийг хэлэхгүйгээр зөвхөн нэг юм кейсийн те жишээлбэл ингээ хуваалцъя. Мөн одоо жишээлбэл бэлгийн харилцаанд орж байгаа хугацаанд зарим хугацаанд нэг хугацаанаас шалтгаалаад өөр байдлаар дур тавилтууд ингээ яваад байдаг. Заримдаа хурдан байдаг ч юм уу, заримдаа ингээ яаж чичгээ болдгоо. Тэгээ эрэгтэй хүн дээрсэндээ тийм жишээлбэл байдаг. Тэгэхээр энэ дээр та бас нэг зөвлөж. Энэ нөгөө нэг эхлээд тэр миний нөгөө шотууд цэгүүд хаана юм гэдгийг хүн айгуу сайн ойлгох хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр одоо өнөөдөр гэр бүлийн харилцаа зохиогоод 5 6 хүүхэд гаргачаад тий 40 45 6 хүрчгээд өөрийнхөө тэр бэлэг эрхтэнд байгаа цэгүүдээ яг энэ бэлэг эрхтэнд байгаа сэрлийн цэгүүдээ мэдхгүй тий нөгөө бүтцээ мэдхгүй гэсэн үг шүү дээ. Цэгээ мэдхгүй нэгдэж бүтцээ мэдхгүй. Дахиад бусад одоо мэдрэхүйн эрхтнүүдээ хаана нь ямар таашаалтай байгаагаа бас мэдэхгүй тий. Ингээл нэг юм юу юм шиг нэг юм ёс олгоч гэл нэг монголчууд тийм байдлаар ингээд харьцаанд ордог хүмүүс байдаг л та. Гэтэ яг нөгөө нөхөрчгүй эрхтнийхээ онцлогоос шалтгаалаад яг анх одоо 18 настай эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг харьцуулаад үзэхэд эрэгтэй хүн бэлэг эрхтэн хөвчөрж гинэ гэдэг мэн одоо сэрэл мэдрэмжээ өдөөгөөд сэргээгээд те нэгсэндээ оршил тодорхой хэмжээгээр тэр харааны мэдрэхүүгээрээ хүсэх мэдрэхүүгээрээ амтлах үнэрлэх те сонсох хүрэлцэх мэдрэхүүнүүдэд ажилуулад энэ бэлэг эрхтэн хөвчөрчүүд байгаа байхгүй юу. Тийм учраас бэлгийн харилцаанд ороход бэлтгэгдээд харилцаанд орохоор эрэгтэй хүн болгоод тавьдаг. Эмэгтэй хүн бол бас яг бэлэг эрхтэн хөвчөрдгийн уулна. Тэрийг эрэгтэй хүнч мэддэггүй, ихэнхдээ эмэгтэй хүн ч өөрөө мэддэггүй. Тэгээ эмэгтэй хүнийхээ бэлэг эрхтэн хөвчрүүлэхгүйгээр бэлгийн харилцаанд ороод тэр нь ингээм амжилтгүй болоод байдаг байхгүй. Тэгэхээр эрэгтэй хүнд хэлэхэд эхнэрийнхээ найз бүсгүнхээ тий одоо бэлэг эрхтнийг хөвчрүүлж ийж бэлгийн харилцаанд ор. Тэгэхээр яаж хөвчрүүлэх вэ гэхээр тэндээс дурын шингэн, цэрлийн шингэнүүд ялгардаг байх хэрэгтэй. Харилцаанд орохоос өмнө цэрлийн шингэн ялгарсан тий
одоо тэрийг яаж ялгархыг бол мэдж байгаа шүү дээ. Тэгээд яг энэ өтрээний цэцэн хангамжаар дүүрээд те өтрээний одоо энэ дотор ханны одоо хуниаснуудаас ингэж помбож хөөж гарч ирээд ч гэдэг юм уу те. Ингээд тэр хайрцаанд ороход бэлтгэгдэх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр бид нар тэр оршил гэдэг зүйлийг яг эрен бэлэг хэрэгтнүүд айл алын хөвчрүүлж ээж бэлэг хайрцаанд орох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэрийг л аюулсан анхаарах хэрэгтэй. Тэрийг нөгөө анханасаа анхаарахгүй эсвэл тэр лөө ач холбогдлохгүй ер нь бол эмэгтэй хүний тэр хөвчрөл гэдэг зүйлийг те эмэгтэй хүн хөвчөрдөг юм аа тэр хөвчрөл гэдэг сэрэл хөдлөх тэр зүйлийг хийж өгөхгүйгээр тэр чинь хүн болгон харилцаадлгүй байж болно. Тэгээ хүн болгон одоо мэдээж бэлэг хэрэгтэн дотор бол яг бид нар жицэг гэдэргээл те одоо эвцэг гэл аюу олон цэгтэй л дээ тэр одоо хөвчрүүлдэг сэрлүүдөөдөг эрэгтэй эмэгтэй хүмүүс те тэр одоо эмэгтэй хүний тэр цэгүүдийг одоо мэдхгүй те одоо юм байхаар эргээд асуудал аюу өндөр эмэгтэй хүн ер нь сулраад ирэхээр ингээ хөвчрүүлэхгүй бэлэг харцаанд ор сулраад ирэхээр энэ бэлгийн харилцаа нөхөрчгийн өвчлөл те энэ зүйл бол гэр бүлийн өвчин байхгүй юу. Яг гэр бүл зохиоцсон болвол энэ гэр бүлийн өвчин бид нар нэг нөхөртөөгөө энийгээ ярих гэхээр их нэртэйг энийгээ ярих гэдэг нэг хувь хүний юм шиг те юм хараад идэг. Тэгээд энэ талаар айгу хаалттай ярихгүй байгаад идэг. Миний хань дур тайсан уу гоё эснүү сайхан байсан уу гэд ингээд чөлөөтэй сайхан аль нь яавал гоё юм тэр гэдэг зүйлүүдээ ингээд ярилцдаггүй байгаад идэг. Тэгсэн ирнээсээ 10 жилийн хугацаанд хэдэн мянган секс хийсэн байдаг те. Тэгэхээр энэ бол болохгүй. Гэтэ яг ингээд нөгөө дур тавьдаг хүмүүсийг ингээд харахаар дур тавьсан уу гоё эсэн үү гэдэг асуулт асуух бас айгүй тохиромжгүй. Тэрийг ингээд биеийн хилэмжээр хоёр бэлэг эрхтний бас тэр логшил тагшилт те нэг тэр тавлтын мэдрэмжээр шууд мэдэрдэг байхгүй юу хүн. Тэг мэдэрдэг байх хэрэгтэй. Тэгээд эхнэрээ эрхтэйчүүдээс эхнэрээ дур тавихыг мэдэрдэггүй гэхээр тавьсан л гэдэг шүү дээ гэл те. Нэг жоохон юм ялгарсан л гэдэг тэгэл тавьсан баха тавьдаг л гэж боддөө шүү дээ энэ төр гэдэг юм утгагүй юмнуудыг яс. Эсвэл асуугаал тавьсан уу тавьсан гоё эсэн үү гоё эсэн за болцсон юм байна гэдэг ийм дутуу бас байж болохгүй. Тэгэхээр эмэгтэй хүн сулраад яваад ах юм бол одоо жишээ нь Францын одоо эрүүл мэндийн салбарын Франц залуучуудын гэр бүлийн харилцаа доктортой байгаа тий аюул чухал юм зүйлээд байхгүй. Энэ өөрөө юу гэж байгаа гэхээр эмэгтэй хүний эрхийг нэгдүгээр тавьдаг. Эмэгтэй хүний эрхийг Франц бол хүүхдийн эрхийг нэгдүгээр тавиад эмэгтэй хүний эрхийг хоёрдугаар тавиад тэжээвэр амтны эрхийг 3 дахь тавиад эрэгтэй хүний эрхийг 4 дахь тавьдаг байхгүй. Гэхдээ энийг бид нар нөгөө эрх гэхээр нэг өөр зүйл бодоод идэг. Бас ингээд сонсож байгаа хүмүүс бас ингээд зарим эрэгтэйчүүдэд хэлэхээр мэдрэл муутай гэдэг байхгүй. Бид нар монголчууд эцгийн эрхт яс одоо хамгаалсан соёлтой л да. Гэхдээ энэ эрхийн асуудлыг амар өөрөөр бодох хэрэгтэй байхгүй юу. Би ч гэсэн анх сонсчод яа ингэж эрчүүд амьдрахаар те айгуу дорой хүчгүй те нэг юм байх бахтай энэ гэсэн бодолтой жисэн бол яг очоод ярилцаад те судлаад ингээд ирэхээр энэ өөр амар чухал зүйл байхгүй. Тэгээ Франц эрхтэй юу гэж байгаа гэж манай доктор эмчтэй эмэгтэй хүний эрхийг өөрөөсөө тэргүнд тавьснаар би амар аз жаргалыг авдаг гэж байгаа байхгүй. Өөрийнхөө эрхийг тэр ард нь те миний тэр сексийн таашаал миний тэр аз жаргал ямар үед одоо бүрэн хангагдах юм бэ гэдгээ судалсан байгаа даахгүй. Тэрнээс биш нэг юм хин нэг дээр нь тавиад орон тавиад байгаа ерөөсөө биш. Тэгэхээр энэ нөгөө яг тэр сексийн нийцэл, сексийн таашаал, анатом гэдгийнхаа судалгаан дээр үндэслээд ерөөсөө эмэгтэй хүнийг дур тавилж ижил гэсэн үг байхгүй. Эмэгтэй хүнийг дур тавилж иж, эмэгтэй хүнийг жаргааж иж те эхнэрээ гоё ойлгож иж тэрнээсээ эрэгтэй хүн бүр ингээд хизээж хаанаас ч хинээс ч авахгүй өөрөө тэр таашаалыг өндөр аваад байгаа байхгүй. Тэгэхээр нэгсэндээ өөрийгөө бодоод байна шүү дээ. Өөрийгөө бодоод уулна эмэгтэй хүний тэгс тоо. Гэтэл өнөөдөр одоо яаж нэ гэхээр эрэгтэй өөрөө тавьчаал болчвол цаашаараа л унтаад өгч байгаа байхгүй. Ингээ яваад иж болно. Тэ гэтэл энэ урт хугацааны дараа нэг хэдхэн жилийн дараа, 1 жилийн дараа, 2 жилийн дараа, 3 жилийн дараа нөгөө эмэгтэйгийнх нь булчин сулраад ирэхээр ерөөсөө таашаалахгүй тий. Эсвэл одоо нөгөө тэр эрэгтэй хүнийг хүсэх мэдрэмж нь байхгүй болчдөг. Хотлааж үжиглээд ч тэр жинхэнэ одоо организмын жинхэнэ оригинал тэр хүсэлтээс шал өөр мэдрэмж орж ирж штэ тэнцээж байгаа. Тэгэхээр ингээд эргээд өөрөө эрэгтэй хүн суларч эхэлж байгаа байхгүй. Тэгээ аюу бол одоо нэг нүг ингээ хэлэхэд нөгөө өөр харилцаа үүсэх гээд явдаг нөгөөтгөн тохиромжтой тохиромжгүй. За ер нь бол яг тэр сексийн одоо хамгийн өндөр одоо таашаал гэдэг зүйл дээр тэр өөрөө ямар төвшөнд ордог вэ гэхээр доктортой харилцаан дээр гэр бүлийн доктортой харилцаан дээр би энийгээ бүрэн мэдэрсэн уулсан харилцаан дээр тий
одоо юу гэдэг чинь нэг 2 удаа уулзаал эсвэл 1-2 сар уулзаал амар өндөр таашаал хийцэж авдаггүй байхгүй юу тэмцээ. Яг тэр бие сэтгэлийн нэгдэл таашаал тэр үрийн шингээ ялгаруулах нэг өөр шал өөр асуудал тий. Яг тэр таашаал гэдэг бол бас шал өөр асуудал. Тэгэхээр тэр таашаал гэдэг зүйлийг та эхнэрээ гоё ойлгож, эхнэрийнхээ булчинг гоё ялгаж ич те эхнэрээ өдөөж өгч ич эхнэрээ хөвчүүлж байнга бэлгийн харилцаанд орж ич тэгжээж ингээд урт хугацааны дараагийн тавдаг зүйл байна. Тэр өнөөдөр тэр сексийн таашаалыг утгаар нь авч байгаа хүн айгүй ховор шүү. Цөөн байдаг юм шүү те. Ласан тэмлэгийн үед тэгэхэр чиг ганцхан ингээ эмгтээчүүдийн ингээ хийрлээд байдгүй байх нь шүү дээ. Одоо яг ингээ таны ярианаас сонсохоор энэ талд за ингээ хоёр өрөө байлаа гэж зөв төсөөлөхөд энэ талд эмгтээчүүдийг оруулж одоо дасгалжуулаад энэ талд эрэгтэйчүүдийг муу адил дасгалжуулаад хоёр талд нас бие сэтгэлийн одоо бас сэтгэл санааг нь хүртэл ингэж дасгалжуулаад одоо аж аргалтай гэр бүлийг л ер нь зогслоох үндсэн нам зорилготой байдаг ах нь шүү дээ тийм ээ. Одоо энэ дээр нэг зүгээр нэг юм кейс ярихад эхнэрийн айгуу гоё олгочихж байгаа байхгүй юу. Мэдээж айгуу асуудалтай ирж байгаа. Айгуу булчингийн алдагдaltaй гэсэн үг шүү дээ. Булчингаа мэдрэхгүй дур тавихгүй айгуу сул болцсон тий. Ингээд ирээд маш гоё булчин ингээд нөхөн төлжүүлээд гоё болоод тий. Ингээд ирсэн чинь нөхөр нь манаараа холбогдож байгаа байхгүй юу. Бидний зорилго өнөөдөр Монгол гэр бүлийг нэрүүл элэг бүтэ аз жаргалтай амьдруулах гэдэг байгаа. Ер нь бидний зорилго алсаараа аз жаргалтай амьдралд итгэлээр одоо тий өөртөө итгэлтэй болж, хандаа итгэлтэй болж, тий амьдрал гоё юм байна гэдэг итгэлтэй болж итгэлээр хүрэхэд бид тусалдаг байхгүй юу. Тэгэхээр ийм үнэт зүйлтэй ингээд ажиллаад байгаа хамт олон лөө гэр бүл салгалаа гэд нөхөр нь холбогдож байгаа байхгүй юу. Салгалаа. Тий эхнэр нь гоё олсноор штэ. Эхнэр нь гоё олсноор. Тэгээд яасан бэ гэдгсэн чинь нөгөө эхнэр сулраад ингээд исэн залуу гэр бүл ш тэр чинь дөнгөж 30 гарч байгаа гэр бүл те тэгсэн чинь одоо нөхөр зүгээр өөрийгөө эрүүл зөв хэвийлэх гэж бодоод байдаг. Тэр хоёр нэг 7 хоногт нэг удаа эсвэл сардаа нэг 2-3 удаа орж байгаа харилцаагаа хэвийлэх гэж бодоод байдаг те. Тэгтэл эхнэр нь нөгөө амар хүсэх мэдрэмжтэй таашаал авдаг болоод те ингээд 7 хоногт нэг нь 2-3 хэмээр санагдаал хүсээд ингээд ирсэн чинь эргээд нөхөр нь чалахгүй болцсноо мэдчихэж байгаа байхгүй. Тэн дээр тэ тэгэнгუут л нөгөө гэр бүлийг дотн биш нөгөө баг эхнэрийг ингээд амар хүсэлтэй оргилтай ирүүл болгосноор салах гад байна гэдэг юм мэдрэмж аваад тэгээ нөгөө тэрийгэ нуудаг эрэгтэн хүн ер нь юм жоохон асуудалтай энэ сул болцсон байна, сулралтай болцсон байна гэдгийг айгүйх хүлээн зөвшөөрч чаддаггүй айгүйх нуудаг тэгээ тэрийгэ зүгээр имжлэхээ бодохгүй тэ эмнэлэгт очихоо хандхаа бодохгүй зүгээр өөр зүйлүүдээр ингэж кафе нөхөө яваад тэгээд эргээд 50 наснд шийдэж чадахгүй тэгээ 60 настай 55 настай манай бүр эмчи аав нь хүртэл 18 онд бид нар Францаас эмч авчираад үзүүлж байхад эмчилгээ хийлгээд наал оруулаа шийсэн чинь хорж ирээд 2 цаг ингээд зүгээр болчихд уйлаад байгаа байхгүй баг тийм удаан штт тэг хөөх шээх гэдэг мэдрэмж чи ямар гоё юм бэ гэж тэр ихтэй болж байгаа байхгүй сүүлийн 20 жил асуудалтай болоод 10 жил нь бяцлал хийж булчин судлах тариад ирж шийдэг болсон гэж байгаа байхгүй тэгээд яваагүй газар үзүүлээгүй газар гэж байхгүй л гэж амлал хүндрээд ирэнгуут л эмнэлэг сонгож байгаа байхгүй гэтэл аллын эзэн нөгөө Монгол цэргийн засаг технологи байхгүй учраас аллын эзэн асуудал нь хүнд болцсон учраас эмчлэгдэхгүй хүндрээл нэг арга цаалал нөгөө тэгэхэд өдөрт хүн чинь доор хаяж 7-аас 12 удаа бийцэж хахад тэр шингэнээ шээсээ гадагшлуулахад асуудал ирэхээр өнөөдөр юу идэж уухаа хязгаарлаад ирнэ амьдрал ямар ч утгагүй болоод ирж байгаа байхгүй амьдралын чанарт маш их нөлөөлөд ирж байна. За тэгээд бид нар тэр гэр бүлд яасан бэ гэхээр нөгөө нөхөрт нь би аягүй сайн үнэлэлтэйгээр тайлбарлаад тэгээд зөвлөгөө өгөөд яг тухайн мөчөд бол удлаа нөгөө хүлээж авахгүй байсан ч гэсэн одоо бол тэр гэр бүлийн хугацаанд гэр бүл бол бүр ингээд хөөх амьдрал гэж одоо юу байсан юм бэ те маш их зүйлийг ойлгууллаа гэх. Тэгээд нөгөө эрэгтэйчүүдийн хэрэгцээ маш их байгаа. Энэ гэр бүлийн чухал асуудал заавал хосороо байх ёстой. Эрэгтэйчүүдийн эмнэлгээ заавал нэг ёстой байна гэд манайх ер нь 18 оноос хойш судалж агаад 19 оны 11 сард Итали руу бас багаараа явж агаад эрэгтэйчүүдийн Лазалоте гэдэг эмнэлгийг бас аль биесээр нээсэн. Тэгээд одоо яг нөгөө бүх асуудал гэдэг шиг анх бол бид нар одоо эмэгтэйчүүд манай үүд талгаар ороод ирэхээр нөхрөөдөд нь ганц нэг зөвлөгөө өгдөг ойлголцохыг хичээдэг. Тэр гэр бүлд өсөж байгаа эрэгтэй эмэгтэй хүүхд болгоныг зөв суулгаад жишээснээр ирээдүйд ээж болоход аав болоход явах уу гэдэг тэр хөвчлүүдийг зөвлөмжүүдийг бүгдийг өгдөг гэсэн байхгүй юу. Тэгээд эрэгтэйчүүдэд нэгэнтээ асуудалтай болцсон үед бол 1000 одоо хөвчлээ өөрчлөлт бас асуудал нэлээ хүндэрсэн болвол бас арга хэмжээ авахд хэцүү. Тийм байсан одоо бол ингээд бүрэн шийддэг болсон. Тэгээ Италид хамгийн сүүлд
эрэгтэйчүүдийн асуудлаар би бас ингээд сургалтанд Итали руу бүр зорж очиод вакуум сургалтанд ингээд хамрагдаж байхад италичууд ингэж байгаа байхгүй, Итали доктор маань. Эмэгтэйчүүдийн асуудал шууд ил гардаг. Одоо жишээ нь жохон хаяа нэг шисад гардаг бол энэ өвчлөлнийг 10% байна л гэж үзсэн тий. Тэгэл маш хурдан хөвчлээ зүг болгоод сексийн таашаалтан анхаарал тий. Ингээл кегэл тасгал масгалаа хичээллэл хийгээл ингээл ирчихэр тэр бол бүрэн одоо шийдэгдэх боломжтой гэж үзээд байгаа. А гэтэл эрэгтэйчүүдийн нөхөрч эрэгтнийхээ онцлогоос шалтгаалаад эмэгтэй ингээд нөгөө бид нар жоохон сулраад яваад ахаар мэддэггүй байх нь штэ. Мэдхгүй ингэж явж ангуудаа өөрөө л амиа одоо л эрэгтэй хүн тавчил цаашаар л хөвтэл унтаал өгдөг. Тэгэж ингэж 1 жил 2 жил 3 жил явж ирсэн аа. Тэр өөрийгөө л сулруулад байгаа байхгүй юу. Тэгснээ гэв генет нэг амар шинж тэмдэггүй юм шиг мөртлөө анхан шатны шинж тэмдэг дөнгөж илэрч эхэлж байгаа байхгүй юу. 3 жилийн дараа дүлж шийдэг болдог тий, тасалдаж шийдэг болдог, удаан ирчихгүй шийдэг болдог. Цагаан махань эргээд гимраа өвчлөлт өвтчдөг тий. Ингээд нөгөө хөвчрөлт тэгээ цаашлбал энэ зөвхөн энэ анхаашдны дүлж хийдэг ингээл ирэхэд энийг эрэгтэй хүн хөвчлөлт 100% иржээ гэж бодох хэрэгтэй байхгүй. Яагаад вэ гэхээр ил гарч байгаа нь 10-аас 20%, цаанаа голомт нь алин эзэний үүсцэн 80% нь бүр мөсөн уул шиг одоо 70 түвшнээс доош нь 80%, дээшээ 20% гарсан байна гэж ойлгох гэж байгаа юм бүр. Тэгэхээр эрэгтэйчүүдийн асуудал энэ нөхөрчгүй асуудал бас маш хүнд. Бид нөгөө шинж тэмдэг илэрхгүйгээр өвчин нь цаанаа 70 хэлбэрээр 30 40 50 60 70 нэмэгдээл ахна штэ. 100% болсноо наашаага 10%-ийн шинж тэмдгийг гатгчлуулж байгаа байхгүй. Тэгээ ингээд ирэхээр хүндэрсэн гэсэн үг байхгүй тэр хүн. Өнөөдөр эрэгтэй хүмүүс дүлж хийж байгаа бол тасалдаж хийж байгаа бол шүн шээж байгаа бол шээсээ барьж чадахгүй байгаа бол цагаан мах нэг удаа эргээд те хаалгаан төрт орцсон бол нэг амар бэлгэн үйл ажиллагааны алдагдал тэр хөвчлөл те хөвчрөл чалах тэр асуудал байхгүй ч гэсэн цаанаа л байгаа. Утахгүй хизээ нэгэн цагт магадгүй сарын дараа асуудал хүндрээд нөгөө дур тавьж чадахгүй, барьж чадахгүй. Тэгээ ер нь энэ дур тавилтыг контролдох гэдэг бол бидний хувьд бас айгүй ойлголтгүй тий байсан, боловсралгүй байсан үе. Өссөн үедээ дур тавьдаг тийм контролт авах хэрэгтэй. Эрэгтэйчүүд кегэл тасгалаа хөгжүүлээд ирэхээр өссөн үедээ тий барьж чаддаг, тавьж чаддаг болдог. Тийм тэгэхээр их чухал байгаа. Сонирхолтой зүйл байна. Юусэн нэг боддог ч үү зүгээр одоо нөгөө таны төрөний илэрхийлсэнчлэр нөгөө яслал өнгөрдөг Монгол гэрүүлдэг шиг зүйл сүйдсэн дээ. Ингээд амар бодогддог гэсэн юм байна. Тэгэхээр мэдгүй айгүй олон зүйлийг бас асуумаар л байна л да. Хэдийн подкастын маань цаг бол нэлийн давцсан цэн дээ. Гэтэ би яг хөө нэг зүйлийг бас асуу. G-цэг би тэгтээ түрүүн таны одоо жишээлбэл ингээд Лсанти эмнэлгийнхаа ингээд пэйжээр нь ороод ингээд гүйлгэжсэн. Тэгээд ингээд G-цэг U-цэг гэдэг ингээд хоёр цэг байсан байхгүй. Тэгэхээр G газаараа байдгүй юм биш үү гэж яг ойлгосон чи тэгээд маш олон цэг байд юм биш үү тий. Тэгэхээр G-цэг гэдгийг бол бид нар ингээд айгүй онцолж яриад байдаг шүү дээ. Одоо дурсалтыг ингээд өдөөж одоо барьдаг цэг тий. Одоо дур хангаад гол төвлөрөх цэг гэдэг. Тэгээд би зүгээр ингээд хар ярианаас сонсч ирсэн. FM-ээс сонслоо зүгээр хүмүүсийн ярианаас сонсчлоо. G-цэг нь өөр газар ингээ байрладаг гэдэг. Үн үү? Ер нь бол хүний цэрэл мэдрэхүйн цэгнүүд одоо тэ айл цэгийг илүү хөдөөн төдөж нэгээр тэр цэг идэвхтэй байгаад байна гэсэн үг байхгүй юу? За G-цэг бол нөгөө бидний эрэгтэй хүний бэлэг эрэгтэн том жижиг янз бүр шүү дээ. Тэрнтэй яг адилхан эмэгтэй хүний өтрийн урт богино тэг янз бүр байхгүй юу? Дахиад монголчуудынх нэг өөр, хаазуудынх нэг өөр, европчуудаас нэг өөр тэ. Тэгэхээр одоо юу гэдэг чинь тэр нөгөө бэлэг эрэгтнийхээ хэмжээнээс шалтгаалаа. За G-цэг ер нь байрладаг гэх юм бол эмэгтэй хүн өтрийн урт хананд 3-5 см гэхээр хүн болгон 3 см биш байгааз. Тэгэхээр ингээд наан цаана өөр ахна штэ. 3-5 см. За дахиад дээрээс нь нөгөө төрсэн эмэгтэйчүүдийн талилт буцаагаад ингээд нөгөө ойдолтой төрсэн байдлаас тэр шалтгаалаад одоо яг ихт дээр биш. Жохон хажууд тишээ одоо цагийн зүгээр ярьдаг байхгүй юу. Тэгэхээр нэг 10-аас 2 цагийн зүүнний зайтай бас тэгтэл дээрээ байна. Яагаад G-цэг гээд байгаа вэ гэхээр шишээсний сүвний харалтаа байрладаг. Хүн өдөрт 7-оос 12 удаа шийдэг. Тэнцээ шишэсийг одоо таслаад те эсвэл шээгээд тэгэхээр тэнд цусан хангамж одоо бид нар шээж авах хугацаанд тэнд айгүй хэмжээний цусан хангамж одоо боцын солилцоо явагдаж байгаа байхгүй. Тийм учраас л тэр цэг одоо шээж байгаа учраас шишээсний сүвний харалтаа өдрийн дотор яг их ард нь байгаа учраас идэвхтэй байгаад байгаа. Тэгэд яг нөгөө манай шавнараас те кегл айгуу сайн хийгээд ингээд өтрийгээ хэвийн хэмжээнд нь аваачаад өшөө хэвийн хэмжээнээс илүү хөгжүүлээд явж байгаа хүмүүс байгаа л да. Тэгээ ингээд хэвийн хэмжээс одоо 65 настай эмэгтэй 3.5 кг 4 кг-ыг өргөж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн 3 сарын өмнө те кегл болоо
70 г байхгүй юу? Тэрийгэ өргөж чаддаг байсан байхгүй. Зөвхөн 70 грамыг өргөж чаддгүй дотроо ийгээд ч дотроо барьж чаддгүй байсан бол тэрийг нам ингэж бариад 3.5 4 кг руу орчиж байгаа байхгүй. Тэгэхээр тийм нөгөө төвшөнд ингэж хөгжүүлээд ирэхээр ер нь одоо шотууд цэгүүд бол маш их болчдөг юм. Ер нь. Тэгэл ямар ч хүн болгон нөгөө байрлал дээр ярихаар те өөр байрлалаар тавьдаг те яг адилхан шүү дээ тэнцээ чинь. Айл цэгийг ямар байдлаар хүн өөрөө одоо яаж суухаас өсвөлчиж байгаа байхгүй юу? Нэг тал руу дайлын нэг л тал руу суугаад идэг бол тэ тэр дайлын сууж байгаа хэсгийн булчин чинь маш их саажилт авцсан. Нөгөө тал нь илүү мэдрэмжтэй ах чи гэдэг юм уу? Тэнцээ бүр зангирал гэмтлүүд хүртэл үүссэн, өвдөлт хүртэл үүссэн явж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ орчныг яхаас л айгүй их шалтгаална л да. Тэгээ мэдээж нөгөө хилүүний мэдрэмж гээд ер нь нэр юм бэлэг хэрэгтэн ч өөрөө айл айлын жийзэгтэй арай илүү одоо сангамжны оргилцэг гэсэн үг байхгүй юу. За дахиад дээрээс нэмэгтэй үний хилүү, эрэгтэй үний малгай тэр хэсгийн мэдрэмжүүд гэлтэй. Тэр болгон ч л ер нь бол бас л дандаа юмд хурж идэг, үргэлжлэж идэг учраас бас сангамжтай тийм угаахад тий хүртэл гэл ингээл айгүй чухал. Тэгээ яг энэхүү подкастынхаа төгсгөл дээр нь би яг өнөөдрийн Монгол гэр бүлүүдийн одоо түрүүнээс хойш та бүхэн яг ярилцаад байгаа. За яг сонсчод өнгөрчихгүй л байгаасаа гэж айгүй хүсэж байна л да. Сонсч ийм зүйлээ тийм байна гэдэг ойлголтыг битээ бас өрсөн сэргийлэх зүйлсээр очоосоо гэж зүгээр хөвтлөгч миний хувьд хэдэ 21 настай залууцандаа бараг бат ингээ явж очиж үзүүлэлчмээр тий анхнаас нь ингэж өөрчлөн сэргийлмээр түрүүний яг илэрхийлсэнчлээ 80 хүртэл одоо жишээлбэл ингэж ач аргалтай байхыг хүсэж байна. Наацхийн гэр бүлээ ингээд зохион байгуулаа аваа явсан тохиолдолд одоо нөгөө эрхэн гэдэг нэг бахархал гэдэг бид нар аягүй ярьдаг штэ тий. Яг энэ зүйл төр. Тэгэхээр яг энэ хүү подкастын төгсгөл дээр танаас нэг хүсэх зүйл нь яг өнөөдрийн Монгол залуучуудад гэр бүлүүдэд яг ийм эрүүл амьдралын уриалгыг өгөөд тийм ээ. Заавал одоо яг энэ хүү Кегл гэдэг зүйл дээр өөрийнхөө энэ бэлгийн боловсрал гэдэг зүйл дээр бэлгийн амьдрал гэдэг зүйл дээр анхаарах ёстой шүү гэдэг тэрхүү уриалгыг төвшүүлж өнөөдрийнхээ подкаст бидний би бол тэгж боддیں۔ Та ямар эрхтэндээ хамгийн хайртай вэ гэл асуултууд эмэгтэйчүүдээс ер нь бол хөвчлэн асуудаг. Тэгээд эрэгтэй хүн бол даал хэлбэрээр хамаг бахархална л гэдэг байгаа шүү дээ тэнцээ тий. Ерөөсө бахархал сөрхүүч хамаг гэдэг зүйл нь л шүү дээ. Эмэгтэйнээс асуухаар хөлөндөө гоё дуртай, нүдэндээ дуртай ч гэдэг юм уу дайрсандаа хайртай гэл ингээл эрэгтэйлдэг байхгүй. Тэгээ эмэгтэй хүн хамгийн хайртай эрэгтнээ одоо өтрийгээ хайрлаасаа л гэж боддгийг нэгдүгээрт. Эрэгтэй хүн бол одоо хүссэн хүсээгүй тэр айгүй том ертөнцийн тушаас айгүй хайрлах гаддаг. Тэгээд яг эрүүл амьдралын тухайд гэхэд өтрээ гэж хэлхээсээ ичидэггүй тий. Өтрээ ярихаасаа санаа зовдөггүй. Өтрийг юм даалт ертөнцөөр төсөөлдөггүй. Тэр бүр гайхалтай ертөнцийг бүр ингээд олж нээж өөрөө мэдэрч тий. Ингээд судалж уншиж тий. Ийм ямар ч зүйлээс одоо жишээ нь ингээд өтрээний лазер, өтрээний ойдол, өтрээний 9 шидийн айгүй буруу зүйлүүд байгаа байхгүй. Энэ бүр Францад ийм зүйлийг хизэж хийж болохгүй юм хитэн өтрээндээ тий. Яг булчин талаас нь хөгжүүлэхгүй өөр зүгээр юм бариу эзлэхүүнийг багасгах гад ямар нэгэн гэлмэл шахуулаад юм асуудалтай эмчилгээ биш үйлчилгээнүүдийг хийлэгчээр энэ таны амьдралыг шууд устгах гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр тийм боловсралтай олчих юм бол тэр зүйлээс эмэгтэйчүүд аягүй татгалцдаг. Зөв мэдээллийг шүүлтүртэйгээр авч чаддаг болчдгийг. Тэгээд дахиад дээрэс нь эрүүл ах уу гэдэг амар чухал. Айгүй сайн хүүхдүүдээ ч гэсэн өөртөө ч гэсэн бэлэг хэрэгтнээ хайрлна гэдэг чинь тэрийг зөв угаахыг суралцсан гэсэн үг байхгүй. Эхлээд ойлгоод хайрлаж ирээд тэгээд ингээд өтрөөндөө маш их хайртай байгаад бэлэг хэрэгтэндээ маш их хайртай байгаад зөв угаагаад тий одоо арчлаад өвчин тусгаас нь хамгаалаад сэргийлээд дороосоо дарахаас хамгаалаад тий ингээд хайрлаад ирэх юм бол бид нар амаа угаахгүй хэдэн өдөр явах уу тий яах вэ амар муухай ш тамаа байхгүй айгу таагүй тий тэгэхээр тэр дотор орчноо мэдхгүй яваад иж юус болохгүй тогтмол урьдчилан сэргийлэх үзэлгүүдэд улирал тутамд хамрагдчихдаг анхаарчдаг тий юу болж байгаа мэдэрчдэг юм багасаа тэгэх юм бол угаасаа тэр бэлгийн таашаал маашаал бүх зүйл асуудалгүй болчдгийг эхлээл хайрлаад бүр ингээд маш гоё мэдээд ойлгочих хэрэгтэй. За дараачихын зүгээр яг Кегл талаас нь хийхээр хүн өдөрт нөгөө 7-оос 12 удаа бие засдаг, өтгөн шингэнээ гадагшлуулдаг гэдэг шиг энэ бие засах рефлексийг зөв болгоорой л гэж хэлгээд байгаа байхгүй. Бие засах рефлексийг. За дахиад дээрэс нь ханиаж найтаж инээж үсэрч хүнд юм өргөх гэдэг шалтгаан эрэгтэй эмэгтэйгүй маш их байдаг. Энэ шалтгаануудад энэ доод булчингаа чангалдаг рефлекс жоохон ингээд амьсгал оролцохгүйгээр зөв ингээд чангалж агаад юм өргөчдөг тий чангалж агаад нэг ханиалгачдаг ч гэдэг юм уу тий ийм одоо
рефлексийг биедээ суулгачаасаа энэ ханаж натаж нэж үсэж хүний мөрөгтэй дандаа дүлдэг байхгүй юу. Тэгэхээр өдөр тутам 7-аас 12 удаа бие засаад өдөр тутам ажлын онцлогоос шилтгаалаад эсвэл одоо тэр өвчлөлийн шилтгаанаас шилтгаалаад олон 100 удаа 1000 удаа тэр доошоо булчингаа дүлээл дараал эсвэл шийж явахдаа ингээд суллаал бааж явахдаа суллаал ах юм бол энэ булчин дээр чинь бас асуудал айгүйх эрт ирнэ. Асуудал даал хэлбэрээр байж байгаад гинт хүндрээ гараад ирнэ. За тэгээд бас олохгүй байх юм бол одоо олдог эмнэлэг байгаа. Ялтчихгүй одоо бид нар айгүй өндөр түвшинд мэдээлэл өгнө, үзлэх энэ зөвлөгөө өгнө. За цахим байдлаар нөгөө орон нутагт байгаа тий. Манай Хорхон аймагт Эрдэнэтэд аль байсны салбартай. Тэгээд Эрдэнэтэд бол бас очих нь шүү дээ. Гэтэл ирж чадахгүй бас айгүй олон хүмүүст өтрөөний фитнес гэдэг яг цахим нэгдэл байдаг. Ямар ч фейк аккаунт авахгүй маш өндөр түвшинд эрүүл мэндийн боловсролын мэрэгжлийн эмчнэр өгдөг. Тэгэхээр энэ группэд нэгдэрээ. За эрэгтэйчүүд бол энэ дээр айгүйх мэдээлэл авна. Ирчүүд гэдэг группыг бас нэгээд мэрэгжлийн яг урологийн, андрологийн эмчнэр бас ажиллуулж эхэлэх гэж байгаа. Ямар ч үс энэ групп руугээ жойн нэгээд орчорё л гэж л. За тэгээ болрон багштай маш их баярлалаа. Тэгээ яг анх ярилцаа сууж байхдаа кеглэж мэдхгүй өтрийг яриа сууж байсан юм чи өнөөдөр бол одоо дараа нэг найзуудтайгаа магад найзхантайгаа яриа сууж байхад бол хамаагүй өргөн мэдлэгтэй болоод ярьж эхлэх нь шүү дээ. Нэг хоёрдугаар гэх юм бол яг энэ хүү подкастыг сонсоодсан дээ яг адилхан бас мэдлэгийг хоримтлуулж байгаа. Мөн маш ийм өргөн мэдээллийг бас олж авлаа шүү дээ. Бид нар чи би бол өөрөө уг нь залуу хүн гэсэн мөрчлөө яг бидний боловсролын систем дээр хүртэл эрүүл мэнд гэдэг хичээлч өөр аягүй асуудалтай байлаа шүү дээ. Илтгэв яг тиймэрхүү яг бэлгийн амьдралуудыг бол нэг заадгүй зүгээр л нэг юм хүний нэг биеийн анатомиг одоо эмчийн өрөөр ороход л нэг хаад нэг хардаг байсан үг явахгүй юу одоо жишээлбэл манай үеийн чинь яг тийм нөхцөл байдаг. Тэгээ өнөөдөр бол хайцангуй ерөнхийдөө бас тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэл бол биднэрт хаа сайгүй байдаг бол уцаа оролцож байхдаа бас тэрийг мэдгэж хэмжээнд байдаг болсон. Хичээлүүд дээр нь зэндээ ерөнхийдөө гайгүй заагаад эхэлсэн баг. Тэр бол энэ хүү яг энэ хүү бэлгийн боловсролын амьдрал за энэ хүү бэлгийн боловсрол гэдэг энэ мэдлэг мэдээллийг бол эхнээсээ ингэж суулгаад өөрсдөө дадлуулгаад тэ мэдээлэлтэй байгаасаа гэж хүсэж байна. Хоёрдугаар гэх юм бол энэ хүү яг кегл гэдэг зүйл дээр бид нар өөрсдөө зайшгүй анхаарах ёстой юм байна. Энд чинь зөвхөн бидний бэлгийн амьдрал гэдэг зүйлтэй бол холбоогүй байна. Зөвхөн ганцхан энэгээр ойлгож болохгүй. Одоо яг энэ хүү арцэг нурууны хэсэг гэдэг энэнийг бол чихтэн өдөртөг зүйл ихэр чи өөрөө ямар том зүйл хэлээ. Тэр тусмаа эрчүүдэд одоо жишээлбэл энэ бэлэг эрхтэн болон бэлгийн амьдрал гэдэг зүйл илүүтэйгээр эмгтээчүүдээс илүүтэйгээр анхаарал өгдөг зүйл шүү дээ тий. Тэр энэ дээрээ бид нар бол зайшгүй анхаарах хэрэгтэй юм байна. За тэгээд өнөөдөр бол Ласанте эмнэлгийн үүсгэн байгуулагч ерөнхий захирал Болормаа одоо захирал маань ирж өнөөдөр бидэнд ийхүү маш олон зүйлсийг хуваалцсан танд маш их баярлалаа. Тэгээд энэхүү подкастыг сонсоод та бүхэн маань бас манай Ласанте эмнэлэг рүү ороод эхлээд бол пэйжийг нь сонирхоод за хэрвээ та бүхэнд өнөөдрийн подкаст маань таалагдаад пэйж нь таалагдаад мэдээлэл нь зайшгүй хэрэгтэй байх юм бол манай Ласантег бас сонгож үйлчлүүлээрэй гэж миний подкастын хөтлөгч миний хувьд бол бас уриалж зөвлөмөр байна. Тэгээд Болормаа гişтэй маш их баярлалаа. Монголын мянган гэр бүлд маш их ад жаргалыг бэлэглээрэй л гэж хүсмээр байна. Дотоод гоо сайхан тэрхүү эрүүл мэндийг нь 100% эмчилж яваарай гэж хүсье. За баярлалаа.